Би чамд хүслээ хэлэхээс айж байна. Би чамайг чөлөөлж байна. Итгэмээргүй юм. Баярлалаа андаа. Ачийг чинь хизээч мартахгүй. Алт толох муу гэж үнэн юм байна. За, аяллаа цааш нь үргэлжлүүлье. Намайг шалдан нүцгэн яваад ийн гээд байгаа болохоор хувцас солисон. Хятадд ирсэн юм чинь хамгийн халуун ногоотой хоолыг нь идэж үзье гэж бодлоо. Энүүхэн дор Чэнду хот байгаа. Халуун ногоогоор алдартай гэсэн архангаа өврөнгөө хоёр нийлэх нь хот руу ууж цадтлаа иднэ. Дракула. Нэр нь нэг л жихүүд сүргэн байгаа үз. Гэхдээ яах вэ? Энэ хавийн хамгийн тасархай халуун ногоотой хоол энд л байдаг гэсэн шүү. Ломам, лайтом лада. За, халуун ногоотой хоол захиалчлаа. 今天是特别的日子，我要用特制蜜蜂招待你。 Саяны инээд яс хавталцуулчлаа. Гэхдээ яах вэ? Айдас байвч ходоод дийллээ. За, шууд идэл үзье. Юу вэ? Гар яаж байна? Би энэ одоо юу болчихвоо? Гэхдээ ямар ч байсан амьд үлдлээ. Цааш нь үзхийг хүсвэл фоллоу хийж хуудасаа дагаарай. Мэдээж бас лайк, шеэр хийгээрэй. Сайн уу? Сүнсний захад тавтай морил. Чи их удаж ирлээ. Чамайг дурсамжийн панцчин хүлээж байгаа. Энэ өгч байгаа дурсамж миний амьдралд хизээч таарж байгаагүйгээр алга болох уу? Энд л хоолны газар байгаа гэсэндээ тоглоомын дэлгүүр байх юм. Сони юм аа. Тэр хятад тогоочийг дурсамжнаасаа салгаж зарснаа. Яахан мэдэх вүлээ. Хятад тогооч чаах гэж байгаа чаалгацсан уу? Миний бичлэгийг 40-50 мянган хүн үздэг мөртлөө яагаад фоллоу хийдэггүй юм бол? Лайк дараад комментоор урмын үг бичвэл урам ороод зөндөөл бичлэг хиймээр л байна. За тэгээд дардаг юмнуудаа дараад нэгэндээ урам өгч байгаарэ. Дараагийн бичлэгээр уулзцгаая.